байцгаана уу. Гэртээ явах хуцтай тавтаа морил. За ингээд 4-р сарда та бүхэнтэйгээ амьсгалаа сайжруулах тухай 30 хоногийн аянд ингэж хамтдаа нэгдэж энэ хүү 4 сарыг одоо амьсгалаа янзалж засаж сайжруулах ийм одоо төлөвлөгөөтэй ажилтаагаар ингээд хамтдаа эхэлж байгаадаа маш их баяртай байна. За ингээд юуны төрөнд одоо энэ 30 хоногийн маань хөтөлбөр яаж явагдах тухай товчхон хэлж өгье. За ерөнхийдөө би болохоор видеонуудаа 1 дахь, 3 дахь, 5 дахь гэсэн сондгоо өдрүүдийн өглөө 7 цагаас хичээлүүдэд тавиад явна. За тэгэхээр та бүгд маань хичээлээ үзэхдээ одоо нэгд өдөр орсон бол нэгдүгтөө үзнэ, хоёр дахь өдөрт нь бас дахиад нөгөө нэгд өдөр орсны хичээлээ үзнэ. Тэгээ гурав дахь өдөрт нь дахиад шинэ хичээл ороод ирнэ. Тэгээд тэр шинэ хичээлээ дөрөв дэх өдрөө ингээд давтаад нэг хичээлийг 2 удаа үзнэ гэсэн үг те. За ингээд 2 удаа яагаад үзэж байгаа вэ гэхээр йог хийхэд жишээлбэл нэг байрлалыг хүн 2 удаа хийдэг. За 2 удаа хийхээр эхний удаатай хүний одоо тэр булчин шүрмэс тэр мэдээлэл хүлээж авах чадвар жоохон ингээд сул ажиллаж идэг бол хоёр дахь давтаад хийхээр одоо илүү дагалаацтай, илүү тэр ойлгож тэр тухайн байрлалыг илүү гоё ингэж бие махбодтой таашааж хийдэг байгаа. Яг түүнтэй адилаар бид нэр аливаа хичээлийг одоо 2 дахин давтаж багадаа 2 те тэгээд 2 3 ингэж давтамжтай дахин ингэж давтаж хийхээр илүү тэр маань эхний өдрөө та нэг зүйлийг ойлгосон бол хоёр дахь өдрөө 3 4 зүйлийг нэгд ойлгосон зүйлийг өөр өнцгөөс нь ойлгох ч юм уу те ингэж илүү өөрөө өөртөө ажиллах боломжтой болдог байгаа. За тиймээс ерөнхийдөө би 12 хичээл оруулна гэсэн үг. Тэгээд та бүгд маань айл болох хичээлээ таслахгүй тэгээд яг одоо нэгтцэн би одоо нэгдэж гин гэдэгтээ бат суурьтайгаар хичээлээ ингээд тогтмол үзээд яваарай гэж уриалмаар байна. За ингээд өнөөдрийн маань хичээл болохоор амьсгал гэж юу вэ гэсэн сэдвтэй хичээл байгаа. За амьсгал гэдэг зүйлийг одоо хүн болгоо мэдж байгаа тийм ээ. Хүн амьсгалгүйгээр одоо амьдрч чадахгүй. Амьсгал гэдэг зүйл бол ерөөсөө бидний одоо бие одоо бидний биеийг машин гэж үзвэл энэ машиныг одоо гол явуулж идэг одоо тэр нөгөө юу нэгаа цахилгаан нь одоо амьсгал байгаа тийм ээ. За тэгээ йогийн ухаанаар жишээлбэл амьсгалыг юу гэж авч үздэг вэ гэхээр амьсгал гэдэг зүйл маань бидний бие болоод сэтгэл, бодол, сүнслэг оршихуй, бидний сүлжлэг оршихуй бүгд ингээд нийлээд эдгээр одоо зүйлүүдийн үйл ажиллагааг энэ амьсгал гэдэг зүйл ингэж хамтд нь ингэж явуулж идэг. Тэгэхээр амьсгал гэдэг зүйл бол одоо маш чухал зүйл байгаа. За одоо энгийн жишгээр ярих юм бол хүн одоо сэтгэл гундуу үедээ те сэтгэл гутарсан үедээ жоохон тийм тааламжгүй үедээ хүний амьсгал ингээд тийм өнгөцгөө болчдөг те ийм амьсгалах төдийхнөр хүн ингэж амьсгалдаг. За ингээд одоо амьсгалах төдийхнөр хүн амьсгалаад ирэхээр хүний бие махбод хүртэл ингээд дагаад өөрийнхөө биеийг хурааж эхэлдэг. Тэгээд хурааж эхлэхээр бидний тэр үйл ажиллагаа те цусны урсгал бодисын солилцоо одоо тэр дотор үйл ажиллагаа маань тэр чигээрээ саарад явцдаг. Тэгээд одоо нөгөө бодод сэтгэх маань ухамсарлах төлөв маань тэр чигээрээ нөгөө амьсгалтайгаа хамтдаа ингээд бүр ингээд сатараад явцдаг. За тэгэхээр энийг одоо хүмүүс тэр бүр одоо хүн төрөлхтөн ерөөсөө аль дээр үеэс энийг мэдрээд тэгээд тэр амьсгалыг ухамсарласнараа амьсгалаа удирдаад тэгээд тэр нөгөө одоо тэр сэтгэл гутарсан үедээ ингээ хүн живээд байгаа шүү дээ тий. Тэр төлөв байдлаас шууд ингэж гарах боломжтойгоор өөрсдийгөө одоо мэдэрчээсэн байгаа. За харин орчин үед болохоор юу болсон бэ гэхээр дээр үед бол энийг бол айгүй хурдан ингээд мэдрээд тэрийг ингээд засах боломжтой байсан бол орчин үед бидний сэтгэл санаа одоо маш олон зүйлд ингэж одоо гогцоодож дэгээдэж ингэж явдаг болчихсон тий. Ажил, гэр тэгэл олон төрлийн мэдээлэл гэдэг бол юм асар олон болчихсон учраас бид нэр амьсгалынхаа тэр амьсгалаач одоо анзаарах зөвхөөгээр тэр олон зүйл рүү ингэж өөрийнхөө бодол санаа анхаарлыг хандуулаад тэгээд өөрийн мэдлгүй тэр стресс гэдэг зүйлд ингээд автагдаад яваад байдаг те. Одоо сэтгэлийн өвчин шүү дээ. Энэ бол одоо бидний бие мах өвддөг бол сэтгэл маань бас
яг адилхан ингэж одоо өвчин ороодог. Тэгээд тэр маань ингээд удаад ирэхээр ужиг өвчин болж эхэлдэг. Ингээд эхлэхээр хүний тэр амьдралын баяр баясгалан, нойр гүйдэл ерөөсө бүх юм амьдралын чанар тэр чигээр ундаг. Энэ маань ерөөсө амьсгалтай холбоотой. За тэгээд хэрвээ одоо магадгүй зарим хүмүүс маань яг иймэрхүү байдалд хүрсэн болвол одоо амьсгалыг анзаараад та амьсгалтайгаа ноцолтоод тэр амьсгал гэдэг зүйлийг сайжруулад ирэх юм бол аяанда таны амьдрал тэр одоо сэтгэлийн тэр ужиг өвчин чинь ингээд илаарчих боломжтой зам руугаа ордог байгаа. За тэгэхээр йогийн ухаанаар бол одоо амьсгалыг одоо ийм гүнзгий түвшинд одоо авч үздэг байсан байна тийм ээ. За тэгээд яг одоо тэр болгонтой одоо дүүц хүчээр одоо пранаяма буюу тэр амьсгалын техникийг ашиглаж одоо бие махбодыг биеийн тэр хийн урсгалыг сайжруулах тийм техникүүд одоо йогийн ухаанд зөндөө байдаг. За дараагийнх нь сэдв болохоор дараагийнх нь одоо парт хэсэг нь болохоор амьсгалыг бид нэр анатомийн талаас нь авч үзнэ. За амьсгал гэдэг зүйл болохоор амьсгалын эргэтэн систем гэж одоо ярьдаг те ийм систем одоо бидний амьсгалд оролцож байгаа. За ерөнхийдөө бол бидний бие махбод тэр чигээр амьсгалд оролцсон. Үүнээс гоцлох зүйл одоо оролцдог зүйл эргэтэн одоо хэсгүүд нь болохоор бидний өрц гэдэг зүйл байгаа. Хүн одоо амьсгалахдаа өрцний дээр хоёр уушиг маань байж байгаа тийм. Тэгээд өрц гэдэг одоо булчин маань болохоор ийм шүхэр шиг хэлбэртэй булчин бидний хавирганы доор ингээд бэхлээд байж идэг. Одоо яг ингээд хавирга байгаа шүү дээ тийм. Хавирганы чинь ингээд доороор ийм тэгээд хойтлын чинь нуруутай ингээд ийм уулцсан ийм өрц гэдэг ийм шүхэр шиг булчин байж идэг. Тэгээд одоо бид нар амьсгал авахд өрц гэдэг булчин маань доошоогоо ингээд болоод амьсгал гаргахад өрц гэдэг булчин маань дээшээ ингээд одоо дэлгэгдэж байгаа юм шиг шүхэр шиг ингэж дэлгэгдэж өгч яадаг. За амьсгал одоо авахд жишээлбэл бидний уушиг ингээд тэлж байгаа шүү дээ тийм ингээд амьсгал гээл авахд бидний нөгөө уушиг юм байсан бүх гээл тэлж байгаа тийм. Тэгээд амьсгал гаргахад нөгөө уушиг маань өөрийгөө шавхаад ингээд дотгошоогоо хураагдж байгаа тийм. За тэгэнгүүт чинь амьсгал одоо уушиг өрснөөс гадна хавирга бас оролцож байгаа тийм. Амьсгал авахд бидний хавирга ингэж тэлдэг шүү дээ тийм. За яагаад эдгээр зүйлүүдийг яриад байна гэхээр та одоо амьсгалаад одоо хамт ингээд одоо амьсгалаад үзээрэй те. Амьсгалахаар таны одоо уушиг одоо хавирга те. Хавирга маань ингэж тэлж чадж гин үү. За тэгээд нөгөө түрүү өрцгөж ярьсан те. Өрцний маань булчин ингээд амьсгал авахд одоо жишээлбэл ингээд доошлж явахад бидний хөвлий бас яг тэрийгэ дагаад ингээд бөмбөж идэг гэсэн үг. Тэгэхээр амьсгал ингээд авахаар хүний хөвлий бөмбөдөг байх нь байна. Уушиг маань тэлэхэд энэ хавирга маань ингээд тэлдэг байх нь байна. За тэгээд нэлээд гүнзгий амьсгал авахд хавирга маань бүр ингэж бүтэн тэлж өгдөг. Одоо ингээд цээж рүүгээ ороод хойдлын маань хавирга хүртэл ингэж тэлж өгдөг. Гэтэл бид нар болохоор одоо өдөр тутмынхаа амьдралын дадал зуршлаас болоод одоо бидний энэ амьсгалд оролцож идэг булчингууд маань бүр ингээд сулраад ингээд ажиллагаа болоод эхлэнгүүт нөгөө ажиллагаагүй болцсон амьсгал маань дотгошоогоо бүр юм гүйхэн болоод эхэлдэг. За тэгээд яг одоо та бүхэн энийг сонсож байгаа бол ингээд амьсгалаад тий одоо таны амьсгал чинь хаашаа орж ийн гэдгээ өнөөдөртөө ингээд мэдээд үзээрэй. Тэгэхээр ерөөхдөө би нэг амьсгалын маань чанар юм байна да гэсэн үнэлгээ танд гараад ирнэ. Тэгээд дараагийн хичээлээс болохоор би яг одоо детальчлаад таны амьсгал чинь яг хаашаа ороод хаашаага орхоо байцсан байна вэ гэдгийг ярьж өгнө. За тэгээд амьсгал гэдэг зүйл маань бидний хиймрэл ундаатай шууд холбоотой байж идэг. Хэрвээ таны амьсгал гоё уужуу, таны амьсгал одоо сайхан зөв зэгцтэй явагдаж явах юм бол тэрийгэ дагаад таны бодод сэтгэхтэй хиймэртэй азтай явах зүйл чинь төдий чинээ тэр амьсгалаараа дамжуулаад одоо юм шууд холбоотой явагдаж идэг. За жишээлбэл одоо нөгөө хиймэртэй гэдэг үг чинь өөрөө амьсгал гэдэг зүйл чинь өөрөө хийн төлөвтэй шүү дээ тий. Амьсгал авахд бид нар ингээд хийг ингэж өөрийнхөө бие рүү оруулаад тэр хий чинь өөрөө энэ зүрх чинь ингэж одоо бидний энэ жижиг атгын чиний зүрх чинь ганцаараа бол энэ одоо урт замыг туулсан тэр судасны тэр цусны гүйлтийг бол ингээ ганцаараа хангаж чадахгүй амьсгал маань тэрнтэй оролцож уушиг зүрх маань хамтдаа ингэж ажиллаж бидний тэр цусны
эргэлтийг сайжруулж өгч идэг. Хэрвээ одоо та жишээлбэл таны гар хүлчин ингээд дандаа бээрдэг те одоо таны тархины толгой чинь дандаа өвддөг байх юм бол төдий чиний одоо таны амьсгал одоо гүйхэн байна гэсэн үг. Та хангалттай хэмжээний амьсгалыг өөрийнхөө бие махбод руу оруулж чадахгүй байна гэсэн үг. За тэгээд ингээл та бүхэн одоо сонсох болгондоо өөрсдийнхөө ингээд бодоод байгаа гэж би бодож байна. Тэгээд одоо хаана таны одоо амьсгал чинь болохгүй байгаа. Та яагаад амьсгалаа ингээд зөв зэгцтэй авч чадахгүй байгаа гэдэг чинь ингээд сонсох тусам ингээд та өөртөө анализ хийгээд ингээд бодогдоод байгаа гэж бодож байгаа тийм. За ингээд ерөнхийдөө бол ингээд ийм байна. Амьсгалынхаа тухай өнөөдрийнхөө хичээлээр бол ингээд өнөөдрийг хүрээд өдийг хүргээд ингээд дуусгая тий. Та бүхэн маань зөндөө юмыг ингэж одоо дотроо нэгийг тунгааж хоёрыг ботсон байх гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг хөвөөр өндөрлөе. Дараагийн хичээл хүртэл баяртай. Мартсан зүйлүүдээ дараагийнхаа хичээл дээр оруулчихна. За намасте.